Прабхупад, Кришна гэж юм бэ? Кришна бол түүхэн байтгал. Мөн үүний зэрэгцээ Бурхны дэд байтгал. Ведийн утга зохиолууд өгүүлснээр Бурхан бүхий л амьдралын хэлбэрт илэрч залардаг болохыг бид мэднэ. Ганц хүний нийгэмд ч биш, адгуус амьтдын дунд ч илрэн заларч чадна. Тэгвэл тэр юуны тулд ирдэг вэ? Мөн хэдийд морилон залардаг вэ? Энэ тухай Ведийн утга зохиолуудад маш тодорхой өгүүлсэн байдаг. Зарим үед хүмүүс Бурхан хувилгаан дүрээр илрэн заларч болохгүй гэж мэддэг. Харин бид тийм үст бодлыг хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ бид Бурхан тийм илэрч залрах ёсгүй гэх аваас энэ нь Бурхан бидэнд захирагдж байгаа хэрэг болно. Гэтэл тэр туйлын агуу мөн өөрийн гэсэн тусгаар чанартай тул яагаад тийм ирж болохгүй гэж хэрэг тэр хүсэх юм бол морилон ирэх л болно. Бид Бурханыг морилон ирж болохгүй хэмээх гүн ухааныг хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан яагаад морилон ирж чадахгүй гэж. Хэрэг тэр үнэхээр л агуу юм бол тэр хүсэх аваас тэр морилон ирэх л болно. Энэ бол Бурханы байр суурь. Кришна ухамсар гэж юу вэ? Энэ их чухал асуулт. Кришна ухамсарын талаар Бхагавад Гитад маш гайхалтай тодорхой тайлбарлсан байдаг. Магадгүй та Бхагавад Гитаг мэдэх байх. Мөн та Бхагавад Гитаг уншиж байгаа байх. Бхагавад Гита бол хүмүүн хэрхэн яаж Кришна ухамсартай болоход сургах гарын авлага. Энэ тухай Кришна өөрөө 9-р бүлэгт айлдсан байдаг. Аман. Үргэлж миний тухай бод. Миний бишрэлтэн бол. Намайг үргэлж бод. Надад мөрөг. Надад хүндэтгэл бишрэлээ илэрхийл. Эдгээр нь хүмүүс хэрхэн Кришна ухамсартай болох аргууд юм. Кришна ухамсар нь бусад йогийн системээс юугаараа ялгаатай вэ? Йогийн систем нь мөн л Кришна ухамсар юм. Гэхдээ орчин үеийн йогийн систем нь хамгийн атеист Бурхангийн өсөлтөнгүүдийг бэлдэн гаргадаг нэгэн төрлийн үйлдвэрлэл. Тэд ямар нэг биегүй хоосон зүйлийг бясалгадаг бөгөөд харин ингэх нь маш хэцүү. Та ямар нэг хоосон зүйл дээр төвлөрч чадахгүй шүү дээ. Энэ нь маш хэцүү. Энэ тухай Бхагавад Гитад дараах байдлаар айлдсан байдаг. Туйлын үнэ бодролгүй хоосон төлөв татагтан тэмүүлэх хүмүүсийн зам мөр туйлын хүн хэцүү. Кришнагийн илэрлийн хэд хэдэн төрөл байдаг. Нэг төлөв нь имперсонал буюу бодгол бос төлөв. Хоёр дахь төлөв нь дотоод орших төлөв. Гурав дахь төлөв нь дотоодд оршихын хамт бүхний дээд хэлбэрт орших төлөв. Ерөнхийдөө йогч нар нь Бурханы имперсонал буюу бодголгүй төлөвийг бясалгахыг чарамгаацгааж байдаг. Уг нь бол тэд дотоодд орших төлөвийг бясалгах ёстой. Дотоодд орших төлөвийг Параматма гэх ба бодголч төлөвийг Брахман гэж нэрлэдэг. Бодгол төлөвийг нь Бхагаван гэдэг.
Шримад Бхагаватамд маш тодорхой тайлбарлсан байгаа. Туйлын өмнө цор ганц. Бодгол бус дотоод дорших төлөвүүд нь мөн ухтаа нэг. Хар хүнцгөөс хамаарат эхэндээ тэрээр бодгол бус байх ба цааш ахин дэвшигт аваас дотоодод дорших төлөвт бүр цааш ахин дэвшүүл бодгол төлөвт оршино. Орчин үеийн йогийн системийн хувьд юуны өмнө тэдний ихэнх нь жинхэнэ бос. Зүгээр л хуурам эхлэх төдий. Жинхэнэ йогийн систем Аштанга йогийн тусдаа хэлбэр юм. Үүгээр өнөөдөр цагт хичээлэх боломжгүй. Христ тулсан Кришна нар хоорондоо ямар холбоотой вэ? Үүнийг ойлгоход маш хялбар. Христ өөрийгөө Бурхны хүү гэж мэдгдсэн. Харин бид түүнийг Бурхны хүү гэж хүлээж авдаггүй. Библиэд айлдахдаа Христ эзэн Бурхан зөвхөн надаар дамжуулж мөргөх боломжтой гэсэн байдаг. Тийм ээ, их сайхан хэлж. Учир нь та Бурхны бишрэлтэнтэй харьцахгүйгээр Бурхныг танин ухамсарлах тухай яриач байх боломжгүй. Иесус Христ бишрэлтэн байсан. Хүн Бурхныг танин ухамсарлахын өмнө заавал Бурхны бишрэлтэнтэй холбоо харилцаатай байсан байдаг. Гэхдээ энэ нь Бурхан ганц л бишрэлтэнтэй байсан гэсэн үг биш. Хэрвээ Бурхан хязгааргүй юм бол түүний бишрэлтнүүд мөн хязгааргүй байх ёстой. Энэ л жинхэнэ гүн ухаан. Харин Иесус Христ эзний айлцсан гүн ухаанаар бол тухайн үеийн нийгэм Кришнагийн морилон заларч байсан, Кришнагийн сургаалаа айлдаж байсан тэр үеэс өөр юм. Кришна арчууд айлдвараа айлдсан байсан тэр үеэс. Харин Иесус Христ цүлд амьдарч байсан хүмүүст сургаалаа айлдсан. Тэдний амьдралын хэлбэр маяг, тэдний ойлгох ойлголц огт өөр. Бурхны төлөөлөгчд нь нөхцөл байдалтай тухайн улс оронтой уялдуулж намнаас сургаалаа айлддаг. Тэр сургаал нь тухайн үеийн хүмүүст туйлын сайн тохирч байсан. Тэд Иесус Христээр л хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой байсан. Кришна ухамсарын сектүү ямар ч хүн түүнийг хүлээн авч болох уу? Христ шүтлэгтэн мөн мусульман шүтлэгтэн хүн хүлээн авч болох уу? Тиймээ бололгүй яах вэ? Та бодит байдал дээр үүнийг харж болно. Манай шавнар барууны орны хүмүүс тэдний ихэнх нь Христ шүтлэгтэй газраас ирсэн. Мөн еврей гэр бүлээс гаралтай хүмүүс, мөн мусульман шүтлэгтэн байсан хүмүүс ч олон бай. Түүнчлэн хар арьсч хүмүүс байгаа. Байж болох бүхэл төрлийн хүмүүс бий. Бид бүгдийг нь эдхийг үлдэг ингэж Бхагавад-гитад айлдсан. Материалын хэмжүүрээр хэмжиж үзвэл хүмүүс нь 1-р зэрэглэлийн, 2-р зэрэглэлийн, 3-р зэрэглэлийн гэх мэтчлэн байж болно. Харин Кришна хэлэхдээ надаас зөвөр өмнө түшгийг олсон хэмж аврагдах боломжтой хэмээсэн. Зөвөр өмнө түшиг олох хэмээх үг нь маш чухал. Зөвөр өмнө түшгийг олно гэдэг нь Кришнаг өмнө түшгээ болгоно гэсэн утгатай. Харин Кришна биеэрээ оршин байхгүй байгаа тохиолдолд түүний жинхэнэ төлөөлөгчийн өмнө түшгийг олох хэрэгтэй. Кришнагийн гүн ухааныг ойлгож байгаа нэг нь танин ойлгоцын маш өндөр түвшинд хүрэх болно. Ямар батноттой байр суурин дээр үндэслэн та нөхөө Кришна ухамсарыг номлож байгаа вэ? Би өмнө өгүүлсэн Бхагавад-гита бол бидний баттай байр суурь. Энэ нь яг л та шүүх рүү очих үедээ хуулийн тулгуурлан ярьдаг шиг зүйл юм.